Ингээд цаг одоо амар чухал. Хотод ирснээс хойш эхний 1 жил би ингээд амар фейл захгүй. Тэр амар сайн ойлгосон. Тэгээд одооноос л ингээд баг ингээд ер нь айгу хэрэгжүүлэл явж байна. Тэгээд хаяа бас хоторноо айгу хэцүү байдаг штэ. Хүссэндээ биш. Бүгдээ сайн уу? Бүгдээ энэ өдрийн мэндийг хүргэе. Тэгээд та бүхэндээ амарсан ёсноороо өнөөдөр өөрийнхөө өдөр тутмын төлөвлөгөө, тэгээд жил сараараа хэрхэн төлөвлөдөг талаараа танилцуулахаар хөвчлөгийг хийж байна. Тэгээд өөрийнхөө би яг нэг зан чанар те одоо өдөр тутмын амьдралын хэм маягт тохирсон одоо арга барилаар төлөвлөлөөд явдаг учраас яг хүн болгондоос таарахгүй ч магадгүй. Тэгээд заримын нугасаа төлөвлөлтийн арга барил өөр байдаг штэ. Тийм болохоор бас авах гэхийн ухаанаар хандаарэ гэж хэлмээрэн. Тэгээд хэрэгтэй одоо өөрт чинь таалагдсан ч юм уу сонирхсан зүйл байх юм бол бас хэрэгжүүлээд үзээрэй. За тэгээд надад хамгийн түрүүнд хэрэг болдог зүйл гэх юм бол энэ тэмдэглэлийн дэвтэр. Би энэ дэвтрийг бараг сүүлийн 2 жил ашиглаж байгаа. Тэгээ энэ дээрээ ер нь бол 10 жилдээ бужуу маягаар аяг хөтөлдөг байсан байхгүй юу. Тэгээд ер нь их сургуульд орсноос хойш тэгээд бужуу игээд авцаа ер нь бол байхгүй болсон. Тэгээд зөвхөн тэмдэглэл явж байгаа. Тэгээ хоёрт нь болохоор миний iPad хэрэг болдог. Яг төлөвлөгөө гаргахад гэсэн. Дээр нь сайхан бичээд нөгөө нэг чухал зүйлсүүдээ бичиж жагаад дэвтэр дээр бичсэн зүйлсээ календар руу оруулахдаа ашигладаг. Календарыг болохоор ер нь бол утнаас байн хараа авчдаг. Тийм зөвхөн төлөвлөх үедээ л iPad ашигладаг гэсэн. Тэгээд төлөвлөлтийн хэлбэрийн хувьд гэх юм бол ийм алсаасаа одоо хүртэл төлөвлөдөг гэх юм уу. Одоо ингээд эхлээд хамгийн захаа харчингуудаа тэрнээсээ ингээд дотгошоо багасгаж ер нь төлөвлөгөө хийдэг. Тэгээд яг 10 жилийн одоо төгсөхдөө би юу хийсэн байх вэ? Сургуулаа төгсөхдөө би яг юу хийсэн байх вэ гэд ер нь бол явдаг гэсэн. Тэгээд би амгаахын үед учраас одоо надад 6 жил байгаа. Тэгэхээр би энэ 6 жилийн хугацаанд яг юу хийсэн байх вэ? Одоо 6 дугаар курсыг төгсөхдөө би яг ямар зүйлийг амжуулж гэсэн юу сурсан байх вэ гэдгээ энэ бол гаргадаг. За тэгэнгүүтээ тэндээсээ одоо жилүүгээ хувааж явдаг гэсэн. Тэгэхээр бүтэн жилийн төлөвлөгөө маань одоо би 6 жилийн дараа тийм болох юм бол 1 жилийн дотор юу хийх ёстой вэ? Одоо юу сурсан байх ёстой вэ гэсэн одоо ер нь бол иймэрхүү тактикаар ер нь бол төлөвлөгөө боловсруулад явдаг аа. За тэгээд жилийн төлөвлөгөөний хувьд болохоор ерөнхийдөө iPad-н дээр жилээр гаргах ер нь жоохон боломжгүй байдаг. Тэгэхээр би дэвтэрэн дээр болохоор одоо ингээд календараа зурчдаг. Тэгээд энэ дээрээ яг тухайн жилд одоо юу одоо хэрэгтэй вэ? Яг хэдийн хугацаанд юу гаргасан байх ёстой вэ гэдэг зүйлсээ бол оруулцдаг байгаа. Жилээр ингээд гаргахаар яг юу хамгийн хэрэгтэй байдаг вэ гэхлээр одоо ингээд бид нар одоо шинэ он гаргахаар тэг ингээд амар юм одоо эрч хүчтэйгээр одоо би ийм зүйлийг хийн, тийм зүйлийг хийн одоо маргааш өглөө шууд нөгөө нэг өглөө номын санд уулзъя, ууланд гарыг гэдэг ч юм уу тийм хөө одоо амар сэтгэл хөдлөл өндөртэйгээр ер нь бол хэлдэг гэж хардаг. Тэгэхээр жилээр одоо ингээд календараа гаргаж ирээд төлөвлөсний ач тусна гэх юм бол одоо альва зүйлийг яг тэнцвэртэйгээр харах яг эхний хэдэн сартаа бүх зүйлээ одоо ингээд хийн гэж шахаалыг бөмбөгдөд байхгүй. Одоо бүтэн 12 сар байгаа. Тэгэхээр энэ 12 сарыг яаж тэнцвэртэйгээр өөртөө одоо ачаалал өгөхгүйгээр маш амар хэлбэрээр одоо хийх одоо чухал том зүйлсүүдэд амжуулах вэ гэдгийг одоо харахад том зургаар харахад ер нь бол илүү хэрэгтэй байдаг гэж би хувьдаа боддог. За тэгээ хамгийн түрүүнд жилийн төлөвлөлтөд хийдэг нэг зүйлсийн маань нэг болохоор ийм нэр мартчихаж ямар ч зэн энэ дээр болохоор одоо нөгөө миний хувь хүний хөгжил яг энэ жил хэр байсан бэ? Карьер хэр байсан бэ? Санхүү, мөнгө санхүү, эрүүл мэнд тэгээд өөрийнхөө зорилготой хүрсэн байдал тэгээд ингээд дотоод мөн чанараа бас ингээд сонссон байдлаа тийм сүнслэг байдал гэх юм уу? Одоо тийм зүйл хэр байсан бэ гэдгээ ер нь бол үнэлээд одоо ингээд оноо өгдөг ийм зүйлийг хийдэг. Тэгээд энэ болохоор миний өмнөжлөх. Тэгээд энийг болохоор би энэ жил сая эхлэхэд хийсэн байхгүй юу? Тэгээд тэгсэн чинь яг хөө зарим нэг зүйл нь ингээд ер нь сайжирсан, ихссэн. Тэнгүүдээ зарим зүйл нь болохоор бүр харьцангуй багассан байлээ. Тэгэнгүүт ерөнхийдөө бол яг энэ бүгднийг ингээд 10 руу ингээд хүрэхийн тулд бүгднийг ийм баланстай тэнцвэртэй авч явахын тулд тухайн жилийн төлөвлөгөө гаргадаг. За одоо энэ дээрээс ингээд тарах юм бол миний эрүүл мэндийн гингүүд яг 5 дээр байгаа байхгүй юу? Тэгээд энэ дээр яг ингээд бас ингээд жоохон ядраал ингээд амархан одоо юм ханад мэд хүрдэг ч юм уу тэгэл жоохон бэртмэртэл авах гад байсан тийм хөөцөл байгаа. Тэгээд тэнгууд love life гэдэг юм бүр 0 зааж ин заяа. Тэгээд жоохон гэр бүлийнхэнтэйгээ өнгөрүүлж байгаа цаг маань хүртэл ингээд амар багассан тустаа ингээд өөр газар байгаа учраас 8 одоо юм төрлөөр ингээд англиад оноо өгчдөг. Тэнгүүтээ тухайн жилдээ яг оноо эхлэхэд энийг хийгээд тэгээд тухайн жилдээ энийг одоо ингээд
дүүрэх одоо 10 хүртэл би ингээд юу хийх вэ гэдгээ ер нь бол харж байгаа төлөвлөгөө гаргачих юм бол амар хэрэгтэй байдаг аа. Ер нь бол бодит үр дүнгээ ер нь бол сайхан ингээд хэмжижигдэг. За тэгээд аялал шалгалтын 7 хоног хичээл хизээ амрах талаар бас нөгөө жилийн календар орж ирмэл илүү амар байдаг. Жилээсээ одоо багасаад мэдээж сараар орж ирнэ те. Тэнгүүд яг хуу 6 сараар ч юм уу төлөвлөж болно, эсвэл 2-3 сараар ч юм уу яг нэгтгээд ийм урт хугацааны одоо хэлний онооны шалгалтанд бэлдэнэ гэсэн байх юм бол мэдээж шууд ингээ би маргааш шалгалт үнгээ өвчиж чадахгүй шүү дээ. Тэгэхээр шалгалтыг би яг хэзээ үгүй хэдийн хугацаанд ямар одоо таскуудаа яаж хийж гүйцэтгэх вэ? Сургалтанд суух уу? Одоо хэр их хугацааг би зарцуулах вэ гэдгээ ер нь бол маш сайн тооцоолоод тэгээд тэрийгээ саруудаа ер нь бол хуваадаг гэсэн. За тэгээд саруудаа хуваагаад одоо сарынхаа төлөвлөгөө гаргахтаа болохоор мэдээж хамгийн түрүүнд чухал зүйл гэх юм бол мэдээж би оюутан учраас хичээлийн хуваарийг оруулах хэрэгтэй. Тэгээд бусад сургуулиас одоо өөр байдаг нэг зүйл гэх юм бол анхаахын хувьд одоо бид нар хичээлийн хуваарийг өөрсдөө сонгодог. Одоо бусад сургуулийн хүүхдүүд ингээд хичээлийн хуваарийг өөрсдөө сонгоод багшаа бас өөрсдөө сонгодог шүү дээ. Бид нарт ерөөсөө тийм зүйл байдаггүй. Яг ингээд цаанаас одоо сургуулиас ингээд гаргасан хичээлийн хуваарийн дагуу бид хичээлдээ явдаг байгаа. За тэгээд яг ашигладаг аппликейшны хувьд гэх юм бол би яг ганц аппликейшны нэлээд ашигладаг байхгүй юу? Тэр нь болохоор Google Calendar. Ихэнх хүмүүс бол мэддэг байх. Тэгээд Google Calendar-ийн хамгийн давуу тал нь гэхээр ингээд хэрэгтэй чухал зүйлсүүдээ ингээд тэмдэглээд явахтаа яг өөрийн гэсэн одоо өнгийг өгөөд явцдаг. Тэр нэг амар байдаг. Тэгээд цаг-цагаар нь ингээд өдрийнхөө төлөвлөгөө болохоор цаг-цагаар нь төлөвлөөд явдаг. Тэгээд тэр нь болохоор ингээд хүсэх юм бол чи 5 минутын өмнө 10 минутын өмнө одоо надад сануулаарэ гэдэг ийм тийм тохиргоог бас хийх нэг боломжтой байдаг байгаа. За тэгээд миний хувьд одоо бидний амгаахын үеийн хувьд болохоор хамгийн чухал зүйл хичээлээр байдаг. Тэгэхээр одоо энэ дээр сараа гаргаж ирээд одоо хичээлүүдээ ер нь бол хуваараа шууд цагаар нь оруулцдаг гэсэн. Тэр одоо ингээд би болохоор бүдэг ногоон өнгөөр болохоор хичээлийн хувааруудыг тэмдэглэдэг. Тэгээд холбооныхаа үйл ажиллагаануудыг болохоор энэ бараа ногоон өнгөөр тэмдэглэждэг. Тэгээд манай холбоо бас яг өөрсдөө Google Calendar ашигладаг. Тэнгүүд хороороо тусдаа бас өөр гэсэн өнгөтэй байдаг. Тэнгүүд манай хор болохоор энэ үзмийн өнгийн одоо ашиглаж тэмдэглэдэг байгаа. За тэнгүүтээ би яг өөртөө за ингээд янз янзын өнгөөр ингээд алгуулад оролцсон байгаа байхгүй юу. Тэгэхээр ер нь бол ингээд айгүй амар байдаг. Тэг Google Calendar-ыг бас ер нь сүүлийн бараг 4-5 жил бараг ашиглаж байгаа юм уу? Тэг ер нь бол айгүй амар байдаг. За тэгээд хамгийн түрүүнд мэдээж хичээлийн хуваарийг оруулж байгаамаа. Тэнгүүд хичээлийн хуваарийг оруулсны араас болохоор яг өөрийнхөө хэрэгтэй чухал зүйлсүүдээ ер нь бол оруулаад явхад илүү хэлбэр болчдөг байгаа. Тэг би ер нь ингээд ганц юмар ингээд өөрөө ингээд задаад явах ер нь дуртай юм биш ахгүй юу. Тэгэхээр яг өөрийгөө ингээд амраах тийм одоо чөлөөтэй тийм цагийг бүртээ гаргаж өгөхийг хүсдэг. Тэгснээрээ одоо сэтгэл санаа ч гэсэндээ ингээд тайвшраа, тэгээд толгой төрөх ч гэсэндээ ингээд тайвшраа сайхан сэргэж өгөх тийм боломжийг надад олгодог. Тэгэнгүүт би болохоор одоо яг энэ дээр одоо баримтлагдаг зүйлс байгаа хгүй юу. Тэр нь болохоор за сардаа нэг удаа эсвэл 2 сардаа нэг удаа ч юм уу тий классик юм одоо хөгжмийн тоглолт эсвэл дуур балет ч юм уу үзхийг зорддог. Тэгээд манай яг нэг дуур бүжиг эрдмийн театраас ингээд тоглогддог тоглолтын хуваарьж юу нь бол аюу орой гардаг. Гинт одоо хуваар гаргаж ирээл тэмүүдэд тэр ингээд бүх зүйлд дуусчдаг ч юм уу. Тийм фүзэл юм байдаг. Тэгэхээр тэрийг жоохон төлөвлөхөд асуудалтай байдаг. Тэгээд ер нь бол сардаа нэгийг ч юм уу эсвэл 2 сардаа нэгийг ер нь бол заавал үзхийг хичээдэг байгаа. За тэгээ хоёрт нь болохоор өөртөө зориулах бас цаг байдаг. Эднэр нь болохоор одоо би галерей үзэж бас нүнэстэс наа сэргээдэг, эсвэл ууланд алхахдаг. Тэгээд эсвэл бол ингээд эрт тийш аялах ч юм уу найзтай хамт гараад янз бүрийн тоглоом тоглох ч юм уу тиймэрхүү одоо зүйлсээр аягүй гоё өөрөө сэргээх дуртай. Тэнгүүт ийм зүйлсийг болохоор би сардаа 2 удаа буюу одоо 14 хоногт нэг удаа одоо амралтын өдрөөр ч юм уу хийх юм бол зорддог. Тэгэхээр эднэрээ бас тусгаж өгнө гэсэн. Тэгээд хүнсний хувьд болохоор ер нь яг нөгөө ганцаараа байхаар ийм байн одоо энэ жоохон хүнсээ ер нь бол авдаг болчт юм байна. Тэгээд өмнө нь болохоор яг ингээ гэртээ байхаар ингээл гэрийн хүмүүсээ цуглуулдаг гэсэн шүү дээ. Тэнгүүд одоо ингээ ганцаараа байхлаар жоохон ингээл нэг юм аваад өчнгүүд ингээл идэхгүй тэрийг ингээ муутгаад ер нь ингээ жоохон аюу асуудалтай юм билий хүнс суулгах тийм өдрийг гаргаж өгч байгаа.
Тэгээд мэдээж өрөөгөө 7 хоногт 2 удаа цэвэрлэнэ. Гэтэ энэ дээр болохоор ингээд нэг амар зааван болдоггүй. Ер нь бол яг нэг юм хичээл тэр дор цэвэрлээ явчихдаг учраас тийм байгаа. Тэгээд мэдээж одоо юм амар сайн юу гэдгийг их цэвэрлэгийг болохоор одоо яг 14 хоногт нэг удаа ч юм уу. Тэгээд өрөөндөө сайхан чигт цэвэрлээн. Тэгээд бас гэрээ цэвэрлэнэ гэж оруулж байгаа. Тэгээд найзуудтайгаа уулзах дээр юу нэг аюу асуудалтай. Тэгээд маань найзууд жоохон гинтийн. Тэгээд гинт жоохон ингээд уулзмаар байна. Би тэгээ бас нөгөө ярих юм байх юм бол зүгээр шууд ингэж бичээл залгаал за байна за байгаа бол уулзсан бол тэгээд явчихдаг байхгүй. Тэгээд ер нь сүүлийн үед аюу их найзуудтайгаа уулзсан. Тэгээд би нөгөө аюу олон найзуудтай тэнгууд ингээд бүгдээрээ ингээд нэгэнтэй нь уулзал тэнгууд нөгөөх нь ингээд гомдлоо чи тэрнтэй уулзсан мэдээж яг надтай уулзсан надад цаг гаргасангүй гэд ер нь тэгхвэ гэд жоохон имэдэг. Тэгэхээр ер нь бол айлуулах найзуудтайгаа бас ингээд харилцаа адил бүгдний тэнцвэртэйгээр уулзаж ингээд харилцаагаа авч үлдэхийг ер нь бол хичээдэг. Тэгээд гэтээ одоо жоохон тэрийг басахгүй л жоохон болохгүй байна. Тэгээд 14 хоногт нэг удаа ч юм уу найзтайгаа бас уулзъя гэж ер нь бол сүүлийн үед бас бодсон. Мэдээж хамгийн чухал нь болохоор эрүүл мэнд байгаа. Тэгээд анагаахын үед мэдээж бас өөрөө өвдөд яваад байвал бас айгүй мэдгүй жоохон онцгүй шүү дээ. Тэгэхээр өөрөө эрүүл мэндийг бас ингээд амар сайн хайрлах хэрэгтэй. Тэгээд энэнийхээ хүрээнд болохоор яг ингээд тогтмол шүдэ үзүүлэх, нүдний хараагаа үзүүлэх, тэгээд хийлгэх ёстой вакцины хан бол хийлгэх. Тэгээд өөрийнхөө эрдэсийг одоо шинжлүүлээд тухайн одоо дутуу байгаа одоо витаминуудыг уугаад өөрийгөө ингээд дархлаагаа дэмжих тиймэрхүү зүйлсийг ер нь бол хийх ёстой. Тэгэхээр бас нөгөө нэг одоо 2 жилдээ нэг удаа юм урьдчилан сэргийлэх үүсэлт хамрагддаг байхгүй юу? Тэнгүүт тэрүүгээр харж агаад ер нь бол бас тэрийг ингээд хизээ өгөх үү одоо өвөл өгөх үү ер нь голцол өвлүүдийн дөө нэг 11-12 сар явцаа. Тэнгүүт тэрийгээ бас ер нь бол календартаа оруулаад тэмдэглэждэг гэсэн. Тэгээд тэрнээсээ бас нөгөө шүдээ бас хизээ үзүүлэх үү яг нөгөө заавал үтснийхэн дараа ингээд арга хэмжээ авснаас бас тогтмол үзүүлэх явуулаад байл зүгээр шүү дээ. Би жоохон эндээ жоохон муултаа тэгээд хаяа ингээд үзмэр гинт ингээд санагдал гинт толгой дотор ороод ирэх юм бол очиод ер нь бол үзүүлчихлээ. Тийм байгаа. Одоо би мэж авах хөвгдөг ч юм уу тиймэрхүү зүйл байх юм бол шинжлэмүүдийг бас өгөн. Тэгээд тэднийг бас ер нь бол календартаа шүү төлөвлөлөөд оруулчихдаг. Тэгэхгүй бол бид нараас хэл үзүүлэн гэж яваал тийм мартчихдээ шүү дээ. Тэрнээс зэрэглэх хэрэгтэй гэж боддог байгаа. За тэгээд сүүлийн одоо нөгөө нэг сар ингээд сараар ингээд төлөвлөнө. Тэнгүүд тухайн сарын хамгийн сүүлийн 7 хоногийн хагасны өдөр нь дараа сараа төлөвлөдөг. Одоо өмнөх сараа дүгнээд дараа сарынхаа төлөвлөгөөг календартаа оруулдаг гэсэн. Тэгээ мэдээж одоо юм сарын хугацаатай гэхээр нэлийн хол штэ. Инхээр яг тогтсон тиймэрхүү зүйл байвал тэднийг төлөвлөж оруулна. Харин одоо мэдээж сарын өмнө төлөвлөж байгаа учраас одоо зарим зүйл нь мэдээж өөрчлөгдөх, хугацаа өөрчлөгдөх, солигдох тийм зүйл байгаа. Тэгэхээр тэрийгээ бас 7 хоног болгон одоо төлөвлөдөг гэсэн. За тэгээд сарын төлөвлөгөөнөөс 7 хоног руу одоо бүр илүү жижигэрч одоо ингэ багасаж орж ирж байгаа гэсэн. Тэгэхээр бас нөгөө нэг юу байгаа сараар болон эсвэл 3 сараар ч юм уу төлөвлөлтөд нэг зүйл нь болохоор одоо йогт явах, оройн цагаар те йогт явах, эсвэл балетанд явах ч юм уу одоо ийм хувийн бас тэ өөрийгөө ингээд хөгжүүлдэг тийм зүйл байгаа байхгүй. Тэнгүүт эдгээр бас орж ирэх юм бол шууд ингээд бас календартаа орой оруулцдаг. Тэгээд би ер нь ийм рүү дугуйлан ч юм уу иймэрхүү зүйл явах юм бол яг юм 1 дэх, 3 дахь, 5 дахь гэсэн өдрийн ер нь бол аль болох сонгодог. Тэгээд өмнө нас нэг удаа өглөөний йогт явдаг гэсэн байхгүй юу? Тэгээд өглөө 7 цагаас явдаг гэсэн яг хичээл ямартаар. Тэгээд энэ бол аюу аятайхан байсан. Тэгээд би өглөө ер нь бол ямар байдаг өглөө эрт 6-аас 7-гийн хооронд ч юм уу эсвэл 5-аас 6-гийн хооронд ч юм уу тий. Тэгэнгүүт яад ер нь тийм яг газар яг манай гэртээ ойрхон ч юм уу байдаг юм билий. Тэгэхээр нөгөө нэг хичээлээсээ хоцрох одоо хичээлдээ ингээд давхцаад 79 хичээлтэй байх юм бол би ингээд явж чадахгүй шүү дээ. Тэгэхээр амар асуудалтайсэн. Тийм учраас яг 1-р 3 дахь 5 дахьын яг оройн цагаар ер нь бол тиймэрхүү сургалтандаа явдаг. Тэгээд яагаад 1-р 3 дахь 5 дахьыг сонгодог вэ гэхээр 2 дахь 4 дахь өдөр голцсон манай холбооны үйл ажиллагаа одоо холбооны хурал ч юм уу тиймэрхүү зүйлс байдаг. За тэгээд хэрвээ одоо нөгөө нэг иймэрхүү дугууланд явахгүй ч байх юм уу тийм үе байгаа. Тэгэх юм бол зүгээр ингээ бусад бас нэг үйл ажиллагаануудаа ч юм уу өөрхөн бас хийх чааж чухал зүйлсүүд дээр нь бол 1-р 3 дахь 5 дахьтаа одоо оруулаад өгдөг байгаа. За тэгээд 7 хоног руу ороод ирэхээр ер нь бол харьцангуй амар байдаг төлөвлөгөө гаргахад тэгээд энэ дээр бас нэг харагдчихээн. Одоо ингээ хичээлийн хуваар одоо юм бүдүүн нөгөө өнгөөр ингээд ороод ирж байгаа байхгүй юу?
Тэгээ хүмүүс намайг ингээд амар завгүй гэж ингээ хараад байдаг заяа. Гэтэ яг үндэ ингээ миний календар дээр ингээ хоосон цагууд ер нь бол айгүй их байгаа. Тийм ер нь бол ийм бас нэг юудвал юм баланстай байхгүй бол би чинь бас хүн учраас бас ядарна. Тэгээд 7 хоногийн төлөвлөгөө гаргахтаа болохоор за одоо энэ дээр ингээд жишээ аваа ярих юм бол за одоо ингээд бүдэг ногоон өнгөөр хичээлийн хувааруудыг оруулж өгдөг. Тэгээд ийм одоо бүдэг ийм үзмийн ягаан өнгөөр болохоор одоо ийм уулын алхах, эсвэл найзуудтай уулзах ч юм уу те галерей үзэх тиймэрхүү одоо өөрийгөө гой сэргээж өгдөг тийм зүйлсүүдэд оруулцдаг байгаа. Тэгээд энэ purple одоо ийм тод үзмийн ягаан өнгөөр болохоор яг манай хорооны үйл ажиллагаа орж ирдэг байгаа. Тэгээд ийм улаан өнгөр болохоор бүр ингээд амар чухал зүйл одоо шалгалт ч юм уу эсвэл амар чухал бүр ингээд зайшгүй хийх ёстой тийм зүйлсийг оруулж өгдөг байгаа. Тэгээд ийм бүдэг бас ийм юу байгаа. Одоо улаан гэх юм уу? Энүүгээр болохоор жишээлбэл нэг юм ажилтай ч юм уу тий одоо жишээлбэл энэ нэг фантазигийн ажлыг тоглолтуудыг ер нь бол бичиж оруулцдаг. Ингээд улбар шар өнгөр болохоор ийм сургалтын тиймэрхүү зүйлсүүдийг оруулж өгдөг. Тэгээд ийм шар өнгөр болохоор энэ яг миний сургуулийн сургалтаас суучихсан байхгүй юу. Тэгээд яг ийм одоо шар өнгөр болохоор юу яадаг? Ийм сармуус хийлгэх хүмүүс байвал надрын холбогдоод тэгээд цаг авдаг. Тэгээд тэр цагийн болохоор би ингэ шар өнгөр тэмдэглээд оруулцдаг байгаа. Тэгээд мөн дээр нь Google календар дээр болохоор ийм task ингээд нэмж болдог. Ингээд бас өнгөө сонгоод ингэ хийдэг байхгүй юу. Тэгэнгүүт миний болохоор ийм жоохон тод ийм зүгээр ягаан өнгө байгаа заяа. Энэ ягаан өнгөр болохоор юу яадаг? Нөгөө нэг торт бас хийж би ингээд зардаг байхгүй юу. Хүмүүс ингээд cupcake эсвэл ийм lunch box хэлбэртэй тийм мини кейкний захиалга өгдөг. Тэгээд би тэрний захиалгануудыг ер нь бол яг ийм одоо календар дээр цагаар оруулахаас илүүтэйгээр нөгөө нэг тэдний өдөр авнаа гэсэн ингээд таск болгоод ер нь оруулцдаг. Гэтэ урд нь ингээд нөгөө нэг кейкний эможи дээр штэ тэрийг ингээд ашиглаад оруулцдаг байгаа. Тэгээд ийм улаан өнгөр бас ингээд нөгөө нэг балет йогийнхаа сургалтынхаа болтол ингээд оруулаад доорн тиймээ тэмдэглэждэг ба. Тэгээд ер нь ингэж өнгө алгалуулад ингээд цагаар төлөвлөсний одоо ач тусна гэх юм бол одоо жижиг зүйл байсан ч гэсэн би ер нь бол яг календар дээр оруулах аюул дуртай. Тэгээд ингэснээрээ болохоор одоо ийм хийд имий цагийг өнгөрүүлэх нь одоо аюул багасдаг юм шиг санагддаг. Тэгээд яг 10 жил тахад би ингээд өглөө яг 4:30-аас 7:30 хооронд ч юм уу эсвэл 5-аас 7:30 хооронд би ингээд хүн өөртөө ингээд цагийг зориулаад ингээд нам гүм тэ сайхан дасгал масгал йогоо хийгээд бясалгалаа хийгээд тэнгүүдэд 7:40-оос өдөр хэд хүртэл гэдэг үлээ 1 хичээл хүртэл хичээл ордог штеп. Тэнгүүд энэ хүртэл хичээлээ явчаал тэнгүүтээ шууд тэрнээсээ тараад хичээлийн скол сайхан ном уншиж байгаа. Тэгээ оройн бүжийн бэлтгэлээр ордог байсан. Тэгэхээр ер нь бол яг юм амьдралын цикл яг нэг тийм давтамжтайгаар ер нь бол аюул явдаг байсан байхгүй юу? Яг нэг хэмээн гэсэн үг. Тэгмэд оюутан болоод ирэхээр чинь амар их юм ингээл бас хажуугаар орж ирж гин. Тэгээ дээрэс нь хотын төвжин мүжин ямар амар байдаг билээ. Тэнгүүд ингээд цаг одоо амар чухал. Би 10 жилдээ болохоор энэ уусаа юм тогтсон үетэй тэнгүүд нөгөө аймагт болохоор чинь ямар ч төвжин мүжин гэж байхгүй штэ. Тэнгүүд нь ингээд шууд тусруулаад зүгээр ингээд юмнуудаа хийгээ явчихдаг гэсэн. Тэнгүүд одоо ингээд хотод ирснээс хойш эхний 1 жил би ингээд амар фейлсэн байхгүй. Тэр нь болохоор төвжээтэй амар холбоотой. Тийм манай гэр жоохон хол хийдэг. Тэнгүүд төвжэнээс болоод ингээд хамаг юм ингээд хоцрол цаг магийн болохгүй жоохон фейлдэл эхлэнгүүт би өөрөө тэрэндээ жоохон ингээд стресстэй хэлсэн. Тэгээд ер нь ингээд явсаар за би энэ цагийг л ингээд дундан жоохон зайтай завсартай ингэж оруулж өгөхгүй болохгүй мэнэ гэдэг юм л амар сайн ойлгосон. Тэгээд одооноос л ингээд баг ингээд ер нь айгу хэрэгжүүлэл явж байна. Тэгээд хаяа бас хоторноо айгу хэцүү байдаг штэ. Хүссэндээ биш. Тэгэл ер нь календар дээр ингээд оруулж өгснөөрөө ингээд өөрийгөө бас ингээд хараад те. За би одоо хол ч юм уу те төв сургалт дээр нэг ажилтдаг байж байгаа. Ботаник руу хичээлд явах хэрэгтэй ч байдаг юм уу. Тэнгүүд би энэ хооронд хамгийн бата бараг 30-40 минутыг зарцуулна. Тэгээ сургууль дээр очиж гоотой би нэг хуцаа сольж өмсөхийн тулд бас нэг 10-15 минутыг зарцуулна. Тэгэхээр энэ бүгдийг ер нь бол ингээд амар сайн тооцоолоод дунд нь ингээд зайтай төлөвлөх хэрэгтэй юм байна гэдэг ер нь бол аюу сайн ойлгосон. Тэгээд тэгж төлөвлөхийг ер нь бол аюу хичээдэг. Тэгээ харин өглөөний хувьд гэх юм бол өглөөний цагийг яг 7 цагаас өмнө хичээл боловсчоос ордог. Тэнгүүд 7 цагаас өмнө яг өөртөө зориулаад ийм нам гүм тайван тийм цагийг зориулахыг аяга хүсдэг. 10 жилээс тийм байсан. Тэгээд
энэ маань бас нэлээд алдагдж байгаа. Сүүлийн үед бас буцаад сэргийж эхэлж байгаа. Тэгээд ер нь нэг тиймэрхүү. Тэгэхээр яг одоо ном унших, эсвэл дасгал хөдөлгөөн хийх, тэгээд бясалгал хийх тиймэрхүү зүйлсийг дандаа өглөө эрт хичээлээс өмнө бусад хүмүүсийг унтж байгаа хооронд ер нь бол хийхийг айгүй эрмэлздэг байгаа. Тэгэхээр ер нь бол тэрийг уусаа нөгөө тодорхой байгаа учраас календар дээр заавал оруулах шаардлагагүй байдаг. За ерөнхийдөө бол тийм л юм. Тэгээд өдрийн төлөвлөгөөг бас гаргахдаа тэгээд сайхан яг адилхан цагаар нь зоогоод оруулаад явчихдаг. За тэгээд нэмэлтээр хэдэн зүйл хэлэх юм бол өглөө болгон бас нөгөө нэг хамгийн чухал одоо 3 зүйлсээ төлөвлөн тухайн өдөр хийх. Тэгээд 3-аас багч хичүүлнэ, яг хуу 4 мөрөвч хичүүлнэ. Гэхдээ яг хамгийн чухал гэсэн тэр зүйлсүүдийг гаргаж ирээл төлөвлөх хэрэгтэй юм байлээ. Тэгэхгүй л ингээ нөгөө нэг амар олон юм ингээл хийгээл яваад байдаг, тэгээс хамгаартал яваад байдаг. Тэгэнгүүт ингээд орой ингээл болонгууд яг чухал гэсэн зүйлүүдийг хийгээгүй. Тэг ингээд юу хийе, яагаад амтсангүй, би өнөөдөр амар цагуулсан даа гэх яг болон хүмүүс юу нь бол тийж аюу алдсан байлээ. Тэгэхээр өглөө босоод яг өөрөө хэрэгтэй чухал гэсэн зүйлсээ юу нь бол төлөвлөд явах хэрэгтэй шүү. Бас би нэг сүүлийн үед л хэрэгжүүлж байхгүй юу. Тэгээд энэ дээр болохоор яг нэг сошиал таймаа аюу хийнах хэрэгтэй. Тэгээд энэ дээр бас юу нь бол цаг гаргаж өгөөд тэг нэг тохиргоо хийчихвэл илүү зүгээр юм байлээ. Тэгээд 10 жилд бол би бүр нэг бүтэн өдрийг яг сошиалгүй тийм өдөр болгож байлгадаг байсан. Тэгээд 10 цагаас хойш ерөөсөө утас ашиглахгүй тэг ингээд хоол тавиад унтдаг байсан байхгүй юу. Тэнгүүд уусаа их сургуульд ороод ирэхээр ингээд бүх юм угаас утсаар ингээд дамжигдэн тий. Тэгэл нөгөө нэг одоо гинт ингээд багш нар маргааш өглөө тэтэн цагаас ороод 7 саргасан 11 болголоо ч юм эсвэл өдөр орохоос нэг гинт өглөөр тархаг болголоо ч юм уу. Тэгэл ингээд байрш мэрсэлгээд ингээд айгу асуудалтай болдог. Тэгээд тэгэнгүүт эднэрийг ер нь бол харахын тулд ингээд байн гоцтой ангиурах юм байдаг. За тэгээд өнөөдрийн маань бичлэгтэй хамт ирсэн бүгдэнд баярлалаа. Тэгээд анхудаа ингээд яг камер хараад ингээд битсэн чинь бүр амар эвгүй байна. Тэгэл хил ам жохоор оцолтоод ирэх гэсэн юм зарим нь мартаад энэ тэнд оруулаад нэлийн юм боллоо амар хэцүү байна. Тэгээ ямар ч сан энэ юм ингээд ойлгож хүлээж аваарэ. Тэгээд яг хэрэгтэй зүйл одоо таалагдсан зүйл байх юм бол бас өөртөө амьдрал хэрэгжүүлээд үзээрэй. Тэгээд өнөөдөр хөвчлээ хамтасан бүгд баярлалаа. Баяртай.